Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Заахлах төслөж хурц. Энэ байлт чи яа гэж бодож байна? Юу юуг барьж аваад сахилгад хорчгож болохгүй. Улмал таашаа зүтгээд байх. Зөрүү төгтөв. Хоёр байдаг сүдтэй ойр дотн байдаг хүмүүс. Нөхдөд тусдагтай. Энэ яаш вэ? Эсвэл цэцэрлэг үү? Эсвэл сургуулийн бэлтгэл анги уу? Өөр арга заартна яах. Та баян бистэй. Шүүхийг худалдаад авчихгүй. Ядаж байсан. Баригдаад ирчлээ шүү хөрхий. Өөрөө хөрөөдсөн чинь бид хийм өглөө. Тусгай салаа 35 дугаар анги. Сэлдээ. Миний найз аавыгаа явуулчих л таа. Миний найз чи ухаантай шүү дээ. Ямар над шиг ганц дүрм цээжилж хийж чадахгүй харанхуй амтан байгаа биш. За би өөрөө мэдчихье болох уу? Сайн л бодоор одоо.
Чи манайд очиж ээжтэй танилцсан гэчгээл худлаа яриад байх хэрэгтэй юм аа. Ээж гэж нэг хүн тэнд надаас илүүгүй догдлоод хүлээгээд байдаг. Би өнөөдөр ажил руу чи яваад очие. Тэгээд хоёлаа танах руу явъя төхөө. Нэр юм уу? Нэрээ. Харин чи амралтаа авчаад намайг дагуулж аяллаар явна гэсэн чи яасан бэ? Тэр харин болдгүй. Одоо яах вэ? Юу гэсэн үг юм? Чи боддоо. Манай нэг байлагч орохчоод байна. Тэгээд мэдээж сэтгэл санаа нь хүнд байгаа. Тийм болохоор хайлцгаа явуулж арай л болохгүй. Сарнаа чамайг ажлын хинэттэй гэсэн чинь үний юм аа. Хинэттэй гол нь бишээгөө. Нэг сайхан залуу гэмт хэрэгтэн болчих гээд байна шүү дээ. Надад ч бас жаахан ч гэсэн хүн чанар байх хэрэгтэй үст. Нэрээ тийш үү. За би чамд бууж өглөө. Зайлын нэг унсч. Бууж гиснээр шагнал юм биз дээ. Нэрээ чи тэр залуугаа сайн ойлгож харьцжээ. Багаасаа эрх танхил өсчихсөн. Өөрийгөө бусдаас дээгүүр гэж боддөг юм шиг байна. Миний өчигдрийн хэлснийг ер нь чи бодож үзв. Зөөл байгаа биз дээ. Бодсон. Хорлмоонод ер нь хаа газар амь бүхтэй байсаарлах юм аа. Миний бодлоор тэр хорлмоогийн сайн альчлээд өгчүүл яасан юм. Тэгвэл бүх юм болчих юм биш үү? Надад тэг санагдаад байна. Ер нь чи тэр залууга сайн дүгийлгэж бай заяа. Бити басамжилж. Тиймэрхүү хүмүүс чинь басамжлыг төвчдгөө шүү дээ. Би багаагаар ойлгодог л болоод байгаа шүү дээ. Ирхэм сургууль хүмүүжүүлэгч. Хурцаа чи тэгж ярьж болохгүй шүү дээ. Тэр хүүхэд чамааг үзээ ядаад байна гэдэг чинь чи тэрийг басамжлаад байна л гэсэн үг. Баян айлд өсчихсөн. Дээгүр замтай хүний үг сонсож үзээгүй хүүхэдтэй харьцаж байгаагаа сайн бодцаа. За би явлаа. Замаараа гэрээр дарж ээжтэй нэг 2 өг солилцоо цааш ажил руу явъя. Чамайг ч бас ирлээ гэж хэлээ. Үгүй. Битгий хэлээрээ тэгж хэлж яах юм? Амал бол ам штэ. Хэлдэггүй яах вэ? Яах юм бэ хөөе? Хэлээд хэрэггүй шүү. Ээ. Хурцаа битгий хэлээрээ. Хаашаа явсан болоо? Цэргийн анги руугаа буцаад очих үед хаалга төвчөлтэй болохоор цонхоор гараа явцсан байх лээ. Санаа сэтгэлэндээ хэр байсан бэ? Нэг юмд их утарсан байх шиг байсан. Өдөржингөө дээшээ хараад гүүрээ твтээд байсан шүү дээ. Намангуусаа салчихсан байх нэ. Одоо сүлдээ чи хануужин руугаа ирэхгүй хайчихвт. Одоохондоо чи тэгээд шамлаад сууж л байна. Хоёул орох уу? За тэгээ. Иш ороо зээлийн мэрэгчлэнтэй нуулцдаг. За тэгээ.
Сайн байна. Та бүхэн явуулсан. Сайн байна. Манай энэ найз оюутны сургуулийн төлбөрийн Витана зээлд хамгаалах хүсэлтэй байгаа маа. Энэ материалууд нь. Наа чи сургуулиас хэрэгтэй гэсэн бүх материалыг авсан. Сургуулийн тодорхойлт, сурлагын дэвтэр, иргэний үнэмлэх, батлан дагчийн материал гэдэг. Хоёр ямар хугацаатай зээлийг хүсэж байгаа? 2 жилээр л байвал зүгээр үстэй гал та. Тийм 2 жилийн хугацаатай зээл үсэж байна. За. Би та бүхний мэдээллийг Витана зээлийн сайтад байршуулна. За тэгээ зээл олох тухай шийдвэр гаргахад та бүхэн уцтаад мэдэх болно. За хичээл орохоос өмнө амжих болов. Ерөнхийдөө манад Витана зээлийн өргөдлөгсөн оюутнуудын маань зээл хэцүүхэн хоногт багтаачдаг л да. Тийм болохоор санаа зовхгүй байж болно. Мөн дээрээс нь манай Витана зээлийн давуу тал маань та бүхэн зээлээ сайн төлөх юм бол хүүгийнхаа 9% буцааж та бүхэн урамшуулаад гэж өгдөгөр бус зээлүүдээс хангалттай байна. За их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн амжилт хүсье. Сургуулийн амжилт хүсье. Баярлалаа. Амрыг ирээ найз минь. За, хизээ хоримдоо өрөх гэж байна да. Манайд хизээ гэртээ авчрах гэж байна да гэсэн нэг хүн. Танайд хизээ хоримдоо өрөх гэж байна да гэсэн хоёр хүн л байх юмд. Найз нь чиний өрөөг нэг 5 минут түрээслэх хэрэгтэй байна. За. Төлбөрөө биелнээр явраа гаргах юм дэх үү? Танай эмэгтэйчүүдийн тасгийн дэд ахлагч номинтой уулзах хэрэгтэй байна. Яах вэ? Бэр гоох нь. Надаас луг нарих хадгаан тавьж гоох хэрэгтэй юм дааг. Манай нэг байлдагч номингоос болоод оргож усаад болдгүй. Номинтой уулзах хэрэгтэй байна. Настаа дуудаад өгч хэлдэг үү? Жижүүрээ. Дэд ахлагч ном миний өрөөнд дууд. Сэргийн дарга ажиллах хүмүүс тэр үр ойлгодгүй баха. Би гэхдээ 20 эдэн хүүхдэд айлын өрхийн тэргүүн болцоод хүүхэд нэг бүрийнхээ хойноос гүүх хэрэгтэй болох юм. Нэрээ тийм шүү. Яг л өөрийн хөвгчийг шүнжин араас нь явж, нойргүй хонж, сэтгэл санааг нь засах гэж ятгаад л одоо байтлаа бүр найз хүнтэй нуулзгаа явж явах шүү дээ. Эрхэм хосууч таны тушаалаар дэд ахлагч 8 ирлээ. Болно. Энэ ахлах тэглэгч хурц. Таних хаа? Ахлах тэглэгч амрыг ирээ. Амрыг ирээ. Шамтаа уулзахаар ирсэн байна. За, найз нь гарч бай. Суунам. Би чамтай хувийн хэрэгээр уулзах гэж байна. Хувийн биш бүр албаных ч гэж хэлсэн болно. Байлдагч сүлдийг бид 2 өдрийн турш хайлаа. Олон ч хүнтэй уулзлаа. Тэгээ сүлдийг олсон гэсэн үү? Тийм ээ. Өчигдөр өдөө хэрд олж ирсэн. Сэтгэл санаа нэг хүнд байна. Энэ хүн яагаад инглиш сэтгэл санаагаар хямрах болов гэдэг шалтгааныг олох гэж бид бараг ангийнх нь бүх найз нөхөдтэй нь уулзлаа. Уулзсан хүмүүсийн дотор сүлд Ануучин хоёрын харьцааг мэдэх хүмүүс ч бас байна. Ануучин хурц ирээд жирэмсэн болоод хаягдсан гэдгийг хэлсэн юм биз? Тийм. Үнэ. Тэгтэл сүлд Ануучинд хайртай байгаагүй. Ануучинд өөрөө сүлдийг үерхий барья гэж гуйдаг байсныг нь найз нөхд баталсан. Тэр Анууч надад худлаа хэлсэн болж таарах нь уу? Тийм ээ, худлаа хэлсэн байна. Та тэ энийг баттай өмнөөс сонссон биз? Сүлд ангийнхаа хүүхдүүд дотроос Зоргоо, Ануужин, Урна гэсэн энэ 3 хүүхдэд их ойр татна үерхэж нөхөрлөж байсан байна. Энийг нь ангийнх нь багшинч тэр, ангийнх нь дарганч тэр надад хэлсэн л дээ. Тийм байх. Анууч надад үзүүлсэн зурган дээрээ тэр дөрөв их нийлж ийш тийш явдаг гэж ойлгохоор байсан. Хас хасаар шүү. Тэгэхээр Зоргоо, Урна хоёр нь бол хосууд байсан баг юм. Сүлд Ануужин хоёр бол хосууд биш жирийн харьцаатай найз нөхөд байсан гэж Зоргоо надад хэлсэн л дээ. Сүлд Ануужинд хайртай байгаагүй. Хизээч Ануужин жирэмсэн болгож хаяагүй гэж хүртэл хэлсэн. Наа чин тэгээд үний юм уу? Худлаа байлаа гэд Зоргоо Ануужинтай ойр татна байдаг хүмүүс. Ануужингаа л өмөрч худлаа хэлэх хэрэгтэй байцтай. Гэтэл сүлд Ануужинд хайртай байгаагүй. Шинжлэх ухаан хөгжөөд зайнаас жирэмсэн болгодог болчоо юу гэж хүртэл гайхаж байна лээ. Ануучин тэгэхээр надад худлаа хэлсэн болж таарах нэ? За тэгэхээр намайг сайн бодно шүү минийх үү.
Гингүү нэг хүүхэд чамаас болоод амьдралаа алдчих гээд байна шүү дээ. Сүлд одоо дахиад нэг л удаа орох юм бол эрүү хариуцлагагүй л. Мэдхгүй юм да. Аав нь ажилчин гаралтай хүн байл. Хэнийг ч ажилчин гаралтай инээтрээ гэж ялгаж салах гаргүй хүн болохыг нь би 2 өдрийн турш хамт явахдаа ойлгож мэдсэн. За тэгэхээр нэмээ сайн бодно шүү. Одоо хичээл сургалтанд орж байна. Мэдлээ. Монгол цэргийн сэрүүч нь жагсаалда. Жагсаалын сэрүүч нь цэрэгтэй байд юм. Та нар ямар хүүхдийн цэцэрлэг нээсэн үү? Үгүй! Та нар энээс илүү сайн алхаж чадна тийм үү? Тийм! Петрушан 2. Жагсаал ав. Гүйцэтгэе. Оо! Марш! Даваагаа. Тийм байна. Би таныг харж байна. Та жагсаалын талбаар яваад өрхөө. За би яваад очив. За тэгээ. Түдэш. Аргутаа. Түдэш. За яасан. Ядарч гин үү? Ядраагүй. Би чинь 3 жилийн цэргийн албан хаасан юм шүү дээ. Ядраг юм шиг харагдахгүй л байна. Албанасаа төсөөлсөн байх шүү. Гэтэ надад энэ цэргийн юм болохгүй л дээ. Цаадах чинь тэгээд санаа зовж байгаа шинж байна гэдэг. Бодогтлон лагай гэж бодож байна. Хурцнаар нь цогч зүрх хаагцсан ч бууж өгөхгүй дээ. За. Та чинь тэгтээ 20 настай хүүхэд биш шүү. Хоолундаа сайн иж жугаарай. Мэдлээ. Гүйцэтгэх нөхөр ахлах тэсгч. Нөхөр ихээ байгаад эрхэм гэдэг болсон шүү дээ. Сүлдээ. Чи яасан арилсан дотор тавьд бэ? Харин тий. Зөрүүдлээ болчих. Аавыгаа явуулаач. Халуун наранд аавыгаа зогсоогоо даралтны эсвэл яа. Тэр нь ямар хаашаа ирэх юм болоо вэ? Сүлдээ. Миний найз зөрүүдлээ болоод аавыгаа явуулчих л та. Аавыгаа жоохон бодолтой. Сүлдээ. Чи н онжоо дэх өгөнд оролтой. Би яаж зөрүүдсэн юм бэ? Зөрүүдсэн байлаа ч гэсэн та нарт ямар хамаатай? Чамайг дахиад оргоно яад ингэж ахаар чинь аав чинь ингэж тахаасаар аргагүй шүү дээ. Хөөх юм ангийн захирагчаас бөөсөр хагаад зөвшөөрөл авсан юм лээ. Надад бүх юм утгагүй санагч. Та нар намайг ойлгож байгаа юм уу? Би эндээс чи явж, шоронд чи явж далдраад өгмөрөө заа юу? Чи шоронд ордоо гэж жарахгүй шүү дээ. Тэн чамаа байнга дээрх золож дарамтлна. Бүр баас шээсээ цэвэрлүүлдэг гэсэн. Яадаг юм бэ? Яадаг юм?
уу? Ороор. Эрхэм ах тэсгэрч таны тушаалаар байдаг төвшин ирлээ. Болно. Цаад сүдичний байдал өөр нь ямар шиг байна? Тавьчих янз байна уу? Өчигдрийг бодвол арай гайгүй болж байгаа. Тэр чир мэдсэн үгүй юу? Уулзалтын бүртгэлийн дэвтэр дээр сүлдээ ангийн оюутан Ануужин гэж охин ирж тэмдэгтэй уулзсан байна. Тэр энэ хоёр юунд тухай ярьсан, дэндвээс юу асуусан бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Гүйцэтгэе. Гэхдээ танаас нэг асуух зүйл байна. За. Дэндүү дээр Телеграма гэдэг охин ирсэн бүртгэл байна уу? Саяны гарсан эрэгтэй холбогдуулаад би уулзалтын бүртгэлийн дэвтрийг нэг хүслээр шалгаж үзлээ. Тэгсэн дэндүү дээр Нансал ихчэнд байн гэрж уулзж байсан байна. Нэг өөр хүн ирж уулзсан тэр сүлдийн ангийн оюутан Ануужин гэж охин. Тэгэхээр Ануужин дэндвээс юу асуусан, юун тухай ярьсан бэ гэдгийг л анхаарал татаад байна. Ойлголоо. Тэр Ануужин гэж охин ирээд худлаа ярьж хооронд нь яс хайсан нь бол тодорхой болсон шүү дээ. Тэгэхээр энэ тухай чи сүлдэд сайн ойлгуулж хятгаад өгөх хэрэгтэй байна. Ойлголоо. За одоо явж болно. Гүйцэтгэе. Яасан төвшөө. Та хоёроос хоёулаа гас чинь асуух юм байна. За. Яасан бэ? Эсвэл та. Юу л да. Чам дээр сүлдээгийн ангийн оюутан Ануужин ирээд яг юу ярьсан юм? За болоорой. Бат дээр тэр Ануужин гэдэг шулам чи ирээгүй. Ирсэн ч би уулзахгүй. Бөөгөл явуулчихна. Ой хүүхдээ. Чам дээр Телеграма гэдэг судлаач ирээд. Чи чинь хайр дурлал зарлаад аюул болоод исэн биз дээ. Тэгээд би хүнд дурлж болдгоо юм уу? Тэр чинь нэштэй Телеграма биш. Сүлдээгийн ангийн оюутан Ануужин болж таарч байна. Ойлгож гин үү? Чам дээр Нансал ихчээс чинь өөр хүн ирж байгаагүй. Хамгийн сүүлд ирсэн хүн Ануужин болж таарч байна. Ойлгож гин үү? Бүртээдэн дэвтэрдээ тэгээ биччихсэн байна. Сивэн мовшимда. Яста. Шулам гэдэг чинь тэр байна да. Шефийн холбоо тогтоох гэж байгаамаа. Одоохондоо энэ мэдээллийг нууцлаарай. Оюутан байлдагч нарын хооронд уулзалт хийлгээд байсан. Чи тэгээд энийг юуг нууцлаад ядг юм бэ? Эмэгтэй эрэгтэй цэргийн хоорондын хайр дурлалын тухай түүхийг асууж сонирхоод байсан. Тэгэхээр би намын сүлд хоёрын тухай мэддэг бүхнээ хэлсэн чинь ястай сонирхолтой түүх юм. Энэ талаар уулзалт хийнэлгэл гин тал уулзчихсан шүү дээ. Чи ямар тэнэг юм бэ? Тэгэж хуурна гэж би яаж мэдэх юм бэ? Тэндээ чамтай юу ярьж, чамаас яг юу асуусан юм? Намайг ямар цолтой аль ангид байдгүй хэдийнээс эхэлж энэ хайр дурлалын түүхийг эхэлсэн бэ гэдэл миний мэддэг болгоныг асуугаад явсан. Тэгвэл аргагүй л дээ. Чи энийг надад аль эртнээс их юусэн мэдв? Чи яста жинхэнэ маанаг юм да. Цэргүүдэд гинтийн бэлэг барих гэж байгаа энэ талаар нууцлаарай л гэдээсэн шүү дээ. За сүлдээ битгий энийг маанагаар хэлээд. За чи яста маанаг амт юм да. Чи маанаг биш. Жинхэнэ дүүрсэн л одоо хогийн хэрэг зөө. Жинхэнэ шулан байдаа тэр хөөж. За яа чи юм өгш. Гайгүй. Гайг үдэл гэдэг юм. Хүчий чинь нөгөө би 3 жилийн цэргийн алба хаасан хатуучилтай хүн гэд орилуудсан чи хаа байна аа?
Наад нүүр ам чинь төлөгдөд бүр хачин зүс царайтай болцсон биш үү? Одоо яана. Тэр царай зүсчих яах. Ямар кинонд болбороо залуунд өргөтөх гэж байгаа ш. За тэр жах. За түүхт чи яаж сэтгэл санаа ямар шугам бэ? Харин өчигдрөө бодвол руу гимшимгүй царайтай болцсон байх шүү. Та хоёр ингэж муур хулган болж хөөцөлдөж тоглосоор байгаад хөгшин нь унаж залуу нь уйлах үед. Хойлоо ер нь хүүгээ хөөцөлдөж цэргээс гаргаад авчил татхуу. Дөнгөж сая хуулийн зөвлөх ярьлаа. Дүүцүүл халахны төлбөрийг чинь 26 нас хүрч ижил авдаг юм байна. Үүнээс цэргийн алба хааж агаад орхиод дундаас нь цэрэг дүүцүүл халахны мөнгийг төлнө гэж ямар ч хуулийн залт алга. Одоо тэгээ ямар ч арга байхгүй гэсэн үг. Ямар ч арга алга. Даваа минь дээ чи л өвчгөнсөр байгаа ийм байдалд хүрч байгаа шүү дээ. Хүш. Хоёлаа. Энд чи магтлагаар гаргаж авч болно үстэй. Чи чинь эрүүл байна уу? Манай сүлт чинь бүх эрүүл мэндийн үзлэхэд даваад тэгээд цэргийн албаа хааж байгаа юм шүү дээ. Чи чинь хүүхдээ арай нянгаар тариулж өвчлүүлээд тэгээд цэргийн албанаас гаргаж авъя гэдэг юм шүү дээ. Чи одоо юу муу ёртой юм яриад байгаа юм бэ? Чи чинь л өөрөө эрүүл мэндийн магадлага гэл муу ёрлоо үстэй. Яах гээд одоо энд хэрэлдэх гээд байгаа юм уу? Бэлий. Хүүгээ дуудаж болцъя. Цаа чи хоолнд орж байгаа. Чи юу яриад байгаа юм бэ? Би зөндөө хоол хийгээд ирж штэ. Нэг цэрэг иргэдэг байснаа одоо бүр хоёр цэрэг иргэдэг болох юм шүү дээ. За тэгвэл дууд. Дууд гэж өөрөө дууд. За. Сүлдээ. Учи хахаг нь ханцад орчихлоо. Учи хаавгаа өрөвдөлтөө. Би өрөвдлөө гэд яах юм бэ? Сүлдээ чи очоо 3 үг хэлчихэлтэй. Би оргохгүй ааваа гэд тэгэж. Би хэлүүл хэлчмээр л. Гэхдээ миний уур өдөн заяа. Учи яадаг гэж уурдаад байгаа юм бэ? Аавч нь чамайг эрүүл сарвал өсгдөө гэж уурдаад байгаа юм уу? Эсвэл чамайг хүнээс дутаадгүй хангалуун сайхан амьдралаар өсгсөн чи уурдаад байгаа юм уу? Чи юу ярьж байгаа бодолтой. Дээрээс биш. Хүн болгон загнуусаар байгаад би бүр балаа болж дууслаа. Тойрж байгаа чимээгүй байгаад өгдөхүү. Ангаар нэг яриа. Аав чи шоолж ярьцгаагаад л. Ийм том ажилтай. Улстай нэр хүндтэй хүн. Энэ олонний хил амны байгуулалт явж идэг. Сүлдээ. Чи нэг бол ухаантай хүн. Үгүй бол чи ухаангүй адгуус гэсэн үг. Адгуус наадах шиг бодоод арай ухаантай юмтай. Ядаж эцгээ хайрлаж сүргээ хамгаалдаг. За байлдагч алба тавина. Нөхөрдөд турандаад байлгч таваа байлдааныхаа даалгаврыг амжилтаар илүүлээд ирлээ. За суу. Манай хүүгэр дахиж орлохгүй гэж амарч хөвдөг шүү дээ. За ашгүй. Танай хүүгийн чинь төлөө анги даяараад хөдөлж шатлаа. Бид чинь ганцхан цэргийн төлөө байлаач гэсэн юм ингэж л хөдөлдөг. Хөдөлгөлийн хэвлэлийнхэн одоо ерөөсөө сайн юм болж харахгүй. Дандаа янз янзын муу хар юм түүгэж юм. Гэхдээ харин тийм ээ. Манай компани нөхөн сэргээлтийн шинэ технологи нэвтрүүллээ гэж хэвлэлийнхнийг урахгүй юу? Тэгсэн чинь маргааш нь 2хан сонд 4 хүн мөртөө мэдээ гарч байгаа юм да. Гомдмош. Тэгтэл манай нэг ажилчин өөрийнхөө буруугаас болж халагдчихад үгүй намаа яасан гэж. Үгүй яасан.
Сонингээр бүтэн дүр биччихсэн. Бүх сонин шүүрч аваад битсэн. Манай нөгөө ажилчин чинь телевизийн одчиг өдөр шөнөгүй зурагтаар гаргаал. Манай компани шиг муу компани байхгүй мэтэр л олон нийтэд мэдээлэл тарааж байгаа шүү. Гомдмоор шүү. Гэтэл тэр нөхөр чинь удаадараа арих бооч. Шатхан хулгай хийж зарж байгаа л хөөгцсөн шүү дээ. Гэхдээ та надад сөрөг мэдээлэл хийхгүй байсан юм. Би ажил хэвлэлийн багвар хийхгүй байсан. Манай ажилчид ч гэсэн хэвлэлийн баг хурал хийж эсрэг мэдээлэл цацъя гэсэн л дээ. Тэгээд би яах юм гэсэн. Яагаад? Гэхдээ та бодлоо. Удаадараа хулгай хийж архиугаад ажлаа салгагдсан хүнтэй хэвлэлээр заргалдах юм бол манай компани нэр хүнд химэрлундаа тэр хэмжээгээр ундаг юм байгаа ч тийм. За бас ч тийм юм да. Хатам хэцүү байна да. Би чинь бүр хадуураад явчихчих. Хамгийн гол нь би танд баярлалаа гэж хэлэх гэж ирсэн. Бас хурц дарахт орж баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд их баярлалаа. Цэргийн дарга бидний үүрэг чинь ийм л байдгийн шүү дээ. За баярлалаа. Хойлоо маргааш ирэл татахгүй. Юу гэсэн үг юм бэ? Би чамайг ээжд ирэндээ хэлчихсэн байгаа. Ээж одоо шинэ бүтээлгээ ширээн дээрээ дэвсгээд хүлээж байгаа шүү дээ. Чи бодолтой хугацаа манай хөдөөд чи эмэгтэй хүн төрүүлж чадманд очоод нөө нэр зүгдэг байхгүй юу? Энд чинь нийслэл батай. Манай аав ээж хоёр намайг хадмандаа төрүүлж авсан юм маань мэдэх юм бол хөлийн маань хуцах юм байна. Ээж л харин чамайг дагуулж ирэхгүй бол миний хөлийг хугацах бохт. Би одоо төрүүлээд ингээ хадмандаа орчих чинь ээж чинь юу ч бодох юм бэ? Муугар л удаа шүү дээ. За яалаа гэжтэй. Орёл дутуу. Байна уу? Байна уу? Ээж нь байна. Ээж. Битээр оцсныхаа үүдэн машин дотроо сууж байна. Танай энэ бэрчээ харин манай нутагт бэрэн төрүүлж чадмандаа очтгүй гээл тэгээд байна. Нүгсэг яалаа хаад юм. Яаж байгаа юм? Яаж тэгж хийж байгаа юм бэ? За орёл дутуу. За уцгууд ядаж чи. Үгүй. Ээж рүүгээ ярих гад байна штэ. Тэгэхгүй. Хийж байгаа юм би. Гэхдээ яаж бата хоёр ч нэ. Сайн байна уу та? Сайн байна уу та? Сайн байна. За ээж нь охин үнсэн. Хуц дээрээс хойш намайг тань дээр ирээ гэж буугаад. За. Тэгээд би манай хөдөөд чинь хадмандаа төрүүлж очтгоо болохоор санаа зовоод ирч чадахгүйсаа дуудчихлаа. Тэр яах вэ? Зүгээр манай Улаанбаатарын чинь тэгж ёс төр гэж бид сүйд болдгоо усууч үү. За тий орцгой. Өдөртний хэлчихв. За тэг. Хоёр миний яж үү? Тэр хоёр утгагүй охиныг бити ярьдах уу? Би сонсомооргүй. Борон давхраас усалж гэж бодоод байгаа юм байна. Яалаа гэжтэй. Тэ. Чи намайг босоо. Ийм амархан сэтгэл хөрчиж байгаа юм уу? Нусгаа тусгаа хоёр хизээч тохирдгүй маа. Чамайг цотно шүүч гэж. Тэр намайг цотох юм бах та. Тэгвэл өөртөө ярилцаад нэг шийдсэн. Та ангийн загсчи батсан. Цагаа орж өчлөө. Танд би санууд өгчөө. Би тэр яах вэ? Бөөхгүй хаар улсын хол зүгээр өвдсөн болчихно. Бөөх гэхээр хэдрүүчигээ шийдвэрлэж байгаа юм. Нөгөө дид халагч тэр охинтойгоо уулзсан уу?
Та тэр өхний талаар дахиад бити надтай яриад л та. Хүн алдсан байна. Алдаагач ойлгосон. Дахиж охтуудтай нэлцгаач. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Ээд гэж нэг хүн бид надаас илүүгүй тоглоод хүлээгээд байдаг. Би өнөөдөр ажил руу чи яваад очив. Тэгээд хоёлаа танах явах гэх үү? Манай хөдөлт чи эмэгтэй хүн төрүүлж чадмын дорч нөө нэр төгсөхгүй. Энд чинь нийслэл байна. Сүлдээтэйгээ хаашаа явсан юм болоо? Цэргийн анги руу буцаад очихоо үз. Хаалт хүчтэй болохоор цонхоор гараа явсан байх тийм. Санаас тэлдээ хэр ирсэн бэ? Бараг ангийнх нь бүх найз нөхөдтэй уулзлаа. Уулзсан хүмүүсийн дотор сүлд ануужин хоёрын харьцааг мэдэх хүмүүс байсан байна. Яг 24 цаг болж шин. Чамд юм бодогдохгүй нь. Надад юм бодогдчих. Байдгүй. Ятарч ятраг би. Би чинь 3 жилийн цэргийн албан хаасан шүү дээ. Та хоёр ингэж муур хулгай нь очих хөцөлтөж тоглосоор байгаа. Хөгшин нь нунаж залуу нь уйлах. Чи ямар тэнэг юм бэ? Тэгж хуурна гэж би яаж мэдэх юм? Чамтай юу ярьж, чамаас яг юу асуусан юм? Нөхөрдөд дурандаа байлгч таваа байлааныхаа даалгаврыг амжилттай гэж хэлдэг. Халирах ажисгүй тусгайгийн дачдаа чимбэг эгэл сэргүүрчийн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай саданы хаан нэрээ гаргасан эрэлхийг сэргүүд тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин Тусан садыг давна тусгай садаалхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна хөлийн зэхүй онцгой даадгуур биелүүлэн бин садаа жигсэж тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхаштай тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна Тусгай салаа 36 дугаар анги. За орцгоо хүүхдүүд минь орцгоо. Дээшээ суу. Манай ээж шинэ бүтээлгээрээ ширээгээ бүтээлгээд хүлээж байгаа гэсэн үнэн л байгаа үст. За. Хоош гин дээшээ суу. Чамайг ч гэсэн гараа гаргадаа хэлж байгаа юм байна да. Нэг хүний сур гараад л байсан. Би тэгээ чи надад авчиж танилцуул гэж хагас чил гууж шүү дээ. Манай ээж гэж нэг имэйл хөндөв. Сайн уу минь хөө. Насаараа багш шийч гисэн. Одоо тэтгэвртэй гараад дэд турандагийн ажил хийж байгаа юм. Бүх насаараа дэд турандагийн арангтай явсан маань үнэ. Одоо харин тэтгэврт гарсан хойноо энэнд багшлах гэж би нийлээ зовж байна.
За юм идэж уугаарай. За миний хүүгийн ээж аав нь тэгээд хөдөө байдаг гэсэн үү? Тийм ээ, хөдөө амьдардаг. Мал малдаг хүмүүс л те. Би л гэрийнхнаасаа сургууль бараад ч хот руу орж ирсэн. Тийм үү. Тэгсэн харин энэ жил манай ээжийн ихчийнх нь хүүхэд нь цэрэгт ирээд тэгэл бит хоёрыг танилцуулчлаа. За. Манай ээж одоо чамаас элен цулан чинь нэр ус хамаатан садны чинь тухай тэр үтгэл бүр малын чинь тоо дансыг хүртэл асууна гэж боддоо. За хошиг юм чинь. Хүн юу гэж бодох юм чамайг? Нэг л их олон октод дагуулж ирээд баахан бүртгэл хийгээд исэн юм бодвол яах юм. За тэгээ манай энэ авгаа авахгүй их бодож байгаамаа. Тэ одоо хоёутан байхтаа баха. Нэг охины сураг гараад тэгээд байхгүй таг болчихсон. Эний чи би одоо авгаа авахгүй баха гэж их санаа зовж ирсэн. Харин их дагуулад ирдэг юм байна. Хөөе ээж. Хүүгээ борлуулахын тулд мартах хэрэгтэй байтал ингээ муулаад байвал би одоо яаж борлогдох юм болж байна. За энэ юм humнаас идэж юу. Чамдал зориулж хийсэн болохоор санаа зовлтгүй. Одоо ингээд хоол гарна. Аргагүй. Манай хөдөөнийхэн чих ёстой төртэй бүсгүй хүүхэд чинь аргагүй. За харин хотын бид чинь л ёс төрөө мартаад нэг сармагчин шиг усууд болчиход байгаа шиг байна. Ёс төрөө бодъё гэхээр манайх 1000 км-ийн цаа. За очно гэдэг хэцүү л дээ. Гэж очлгүй яадгийн ёс төртэй юм чинь явах юмдаа бол харин явна шүү. Манай ээж сэргэлэн байгааз эвийн гэж өөрийн болгож авчаал. Одоо чинь бас ёс төр гэдэг шүү. Явнаа. Харин чи хурдан амралтаа аваадах. Зэрэгэлдээ нутаг юм байна. Би ч гэсэн нэг нутгаараа ороод гарыг. Худуутайгаа танилцъя. Үгүй чи зам цагаан юм чинь чиний машинаар явцсан чи юу яадгийг болно үсттэй. За тэгээд. За юм humнаас идэж ууж цай ууж гараа. Би хоол гаргах юм. Ерөөсөө би захны даваа хансалж байна. Тэгвэл би товчоод хасчих. Тэг. Болон бууч. Сараа бууч. Ядж байгаад энэ ч гэсэн ямар бодлого харуулж байна даа. Дэндэ битээр өнөөдөр чөлөө аваад өнөөх тояатай чинь уулзаад. Тэгээд Ануужингийн тухай үнэн зөвөөр нь ярьж өглөө. Гэхдээ тэр тояа гэдэг чинь яста гал үсгүй хэлээ шүү. Битэрийг ганц дугаараад мад тавьчих тий. Харин тий. Сүрдээ. Тоя маргааш танаа ингээ нөгөө хэн билээ? Зоригоо оюнгоо хоёртой уулзаад асууна гинэ. Ануужингийн тухай найдвартай баталгаажуулж байж л худлаа гэдэгт нэтгэх юм байна. Бид хоёр нэг юм хэлчихв. За тэг. Хоёр миний хажууд тэр хоёр утгагүй охиныг битгий ярьдаг уу? Би сонсомооргүй. Гэхдээ тэр хүүхнийг Ануужинг утгагүй гэдэг чинь арай зөвлөдөж чинь. Шоломл гэвэл таарах байх. Тэр уянгаа гэдэг нь бас л шолом баг та. Дэндвэ. Чи буруу ойлгоод байгаа юм шүү. Би тэр хоёр Туяа Номин гэдэг хоёр охины талаар яриад байна. Чи ойлгож байна уу? Ойлголаа. Гэхдээ Номин яагаад утгагүй болчихдөг вүлээ?
Утгагүй хүнд итгэдэг. Утгагүй үг хэлдэг. Утгагүй зан гаргадаг болохоор утгагүй болчихж байгаа юм заа юу. Ойлгов уу? Ойлгосонгүй. Сүлдээ. Чи юу ярьж байгааг мэдчихэв. Ном чам таартай. Чи ч гэсэн ном таартай үстэй. Яг нэг утгагүй охин сайн болсон уу? Одоо л ойлголаа. Зэрэгт ирээд хэдэн сантиметр өстэй байх, хэдэн грамм талах идэх, хиний тушаалыг яаж биелүүлэхээ эдрээр заалгах юм яач. Харин хинт хайртай болох, хинт хайртай болохгүйгээ би өөрөө шийдчих болох уу? Чинь юу гэж байна? Юу тамхи татчих уу яа тийм билээ гэж бодоод. Гэхдээ би чамайг байхгүйгээр ястаа татаагүй шүү. Чи битээ худлаа. Чи үнэмшилтэй ярьж чадахгүй юм зэ. Намайг оргоч гэж бодоод байна шээ. Үгүй. Найзаар юу гэж орно гэж бодох юм бэ? Тэв юм ястаа бодоогүй шүү. Би эндээс орохчоор үчигсэн надад байна. Би орохгүй заяа. Төвшөө ингэж хийж ингэж хэлээ. Аа одоо 3 давхраас усэрчин гэж бодоод байгаа хоёр. Яалаа гэж тий. Төвшөө ахуй үйлчилгээний өрөөнд байна. Тэнд л үлдсэн. Охтуудаас хариугаа заавал авна. Сайн авах гинүү зам гарсан бол уучлаа. Тэрнээс гадна салааныхаа зэргүүдийг дуудаж одоо яриа хэрэгтэй. Ямар яриа? Бид нар өглөө болгон 6-таа тусч гүйдэг байх хэрэгтэй. Охтуудад хожигдож нусгаагаар дуудуулчаад юу бодож өнхөрт л унах юм бэ? Тийм биз дээ. Тэгвэл чи өөрөө л хэлдэг. Та бодлоо. Бороо 4 хоног чимээгүй явж явчаад гинт ийм ярихаар чи зэргүүд намайг гатлуурч гэж бодно үстэй. За нэрээ тгий шүү. Энэ сүлд гинт юу болж байгаа вэ гэд гайхах шүү. За ахын тэгвэл хэлээ. Бусад зэргүүдээс 10 минут илүү гүйдэг болох гэж байгаа юм. Тийм. Эхлээд 10 минутаар өглөө болгон илүү гүйдэг. Дараа нь 6:45 тусч 15 минут илүү гүйдэг болно л да. Ингэх маягаар цагаа уцсаалаа. Дөхөв. Надад ч нэр сайхан санаа биш шүү. Цэргүүд дуртай шүү. Одоо бүгд хор шар хөдөлчихсөн байгаа. Үгүй. Өдөөс хойш би даалтын цаг дээр биеийн тамирын талбараа гараад гүгдээсэн ч болно шүү. Хараалуунд гүйж яах юм бэ? Өглөөд гүйж ийл да. За. Халуунд гүгээс урчин гэдэг чинь сэрүүнд хэд дахин илүү үйл гэсэн үг шүү. Үнэ үг шүү. За. Салааныхаа сэрүүдээс боллоо тий.
Сүлдээ. Чи намайг босоо. Ийм амархан сэтгэл хөрчиж байгаа мó? Тэндвэ. Чи өөрөө нутгийн жаахан тэрнээсээ яалаа. Дэлгэрмад нэг өдрийн дотор л дурлсан биз дээ чи. Дэлгэрмаг шүү. Муу шалам. Сүлдээ. Би чамд юм сайн ажигладаг хүний хувьд хэлчихье. Номын чамд үнэн голоосоо хайртай юм байлаа шүү дээ. Чи тэгэхэд утгагүй гэл ах юм. Тэр өдөр номын над дээр ирээд би чамд хайртай гэж битгий гордоор баяртай гэж хэлээд энийг даапалж л явсан шүү дээ. Битгий одлоо. Номын тэгж хэлэх хүн биш. Хийсэн юм да. Сүлдээ ахын дөө. Чи номыг ойлгох хэрэгтэй. Ануужингаас тийм муухай үг сонсчоод хүн болсон хойно ууралж таарна үсттэй. Уурандаа л тийм үг хэлчихсэн байх. Уурандаа тэгж хэлсэн юм гэж. Би найзтайгаа ирчээд намайг баахан шоолж инээс. Бодохоор дургу өрөдөх юм. Муу хоёр. Утгагүй охин. Би тэгээд хэлээд байна шүү дээ. Тэр хоёр уурлаад л тэгсэн байх. Одоо гимшиж байгаа. За. Яг гимшиж харагдаач. За та Сүлдээ. Чи буруу юм хийгээд байна даа анд минь. Би ч өөрийн үлгэвтэй. Буруу биш. Намайг нусгаа байлдаг ч гэсэн. Тэр хоёр намайг зөндөө шоолж инээс. Бодоор дургуурд. За гүйлгүүдээ. Эсвэл согтуу байсан юм уу? Үгүй. Ив ирвэл сав саруул ирсэн. Намайг өөр юу гэсэн гэж нусгаа тусгаа хоёр хизээч тохирдгүй маа. Чамайг зотно шүү ч гэж. Тэр намайг зотох юм бах та. Ялангуяа тэр туяа. Бодохоор бүр хиндэд хөхний төрчлээ. Яаж үз? Эхэмжлэг таньшуулаа төдрүүч ах хоёр үлээ. Нэгдүгээр орт нэгдүгээр слаа. Юу хийж байгаа юм нэлээ? Өглөөний хөлтгөрөөд эхэмжлэгчээ. Хэдэн цагт гарах хэвтэй? 7 цагаас минут. Одоо хэд болж байна? 7 цаг. Хэн тушаасаа? Зүгд өөртөө ярилцаад ингэ шийдсэн. Та ангийн цагч батлсан. Цагийн ор зөрчлөө. Танд би сануулга өгч байна. Ойлголоо. Явж болно. Гүйцэтгэе. За байлгч нар өнөө өглөө яасан гинэ. Дахиад л хэл ам татлаад унах шүү. Эрхэм ахлагтай эсэлгчтэй элхий. Илдэг. Бид юу нь яах болж байна? Гүйхгүй хахаар улсын хол зүгээр идсэн болчихно. Гүйх гэхээр дэдрүүчигээ шийтгүүлж явах юм. Би та бүхний бэлтгэл сургуулаа сайн хаяа гэсэн санааг чинь сайн шааж байна. Гэхдээ цэргийн газар тушаал гэдэг бол тушаал. Хинч ангийн захирагчийн гаргасан цагийн хуваарийг зөрчих хэрэг байхгүй. Тэгж нэг бэлтгэл сургуулаа сайн хаяа гэж бодож байгаа бол би даалтын цаг гэдэг билээхэн сайхан цаг байна шүү дээ. Энэ цагийг ашиглаад сургуулаа хийж болно. Ойлголоо. Суу. Их мацчтэй тий. За. Бид өглөө яг цагийн хуваарийн дагуу гарч байна. Садаагаараа тусдаа ялгараад маш өндөр темпээр гадна торгоор бүү гэж ярилцаад байгаа. Харин та хэрэг боломжлоод зөвшөөрлөг нь аваад өгч чадах болов. Бид эртэмжүүлсэн байдлаар
Бэлтгэл сургуулаа хийх гэж байгаа гэсэн санааг дарга нарт ойлгуулж чадах юм бол зөвшөөрүүлж чадна. За суу. Гүйцэтгэе. За шид орцгой. Өнөөдрийн хичээл Морзын тэмдэглэлүүд. Миний хөөж хэрэгтэй. Миний хөө яасан? Зүгээр үү? Одоо сэтгэл санаа зүгээр үсттэй. Зүгээр дээ ээж. Та чамаас болж сэтгэл санаагаар унаад унтаж чадахгүй байна. Шүн нойр өрөхгүй нэгэд өглөөд харч л. Жоо тийм хэлээ. Миний хүү юундаа сэтгэл санаагаар ундах юм бэ? Миний хүү л зүгээр гэх юм бол ээж нь тэгэл тайвшраад зүгээр болчихно шүү дээ. Ээж нь чамд л санаа зовоод гэж байхгүй да. Сая хэд хоног сандраал ээж нь жоохон өвлчлээ. Миний хүүд ачвэ. Эр хүн нэг удаа сэтгэл жоохон хямраал ийц. Хазгаа гიშгээл ийц. Одоо алдахгүй. Миний хүү нэрээ нөгөө дид ахлагч үлээ. Тэр охинтойгоо уулзраа олцсон уу? Та тэр өхний талаар дахиад бити надтай яриад л та. Хүн алдсан байна. Алдаагаач ойлгосон. Дахиж охтуудтай нэлцэн гэж байна. Ер нь та хоёр бити хүүдээ санаа зовоо. Хүн зэргийн албыг нэр төртөө хаагаад хиндэн ч нусгаа гараад дуулахгүй болчиход халагдана. Харцлагаар. Аваад минийх. Миний хүү чинь эр хүн шиг үг гэлж. Хүүтэй дээр ундаанаас авдаг. Ундаа. Сайн байна. Нөхрийн алба тавч байгаа минийх ба. Өө дэчгүй таглаа. Дэш суусан. Тамирч суу юм. Өө зүгээр. Баярлалаа. Төвшөндөө уулзах гадаад болчихсон. Одоо ирэх ба. Зүгээрээ. Төвшөө одоо удахгүй гараад. Баярлалаа.
Анхааралцлагч хурц. Ахлах арайтай станц. Өвдгөн дуудлага нь. Тулаг. Харилцагч станц. Өвдгөн дуудлага нь. Аяны дагуу, дааврын дагуу нөрөдөг үүсдэг. Ахлахад билнэ үү? Тийм. Хийх юм мэдж байгаа шүү дээ. За, анхаар цаг. Марш. Өнг сонсч юу хэрлэг? За, хэрлэг өнгийг сонсч байна. Хариу хүлээж авлаа. Тохойг дамжуулъя. За, хариу хүлээж авлаа. За юм идцгээл. Оройхон тэгж байгаа хэлбүүдээ цүү хайнаа. Хүүе, ихтгэл доо эн чи ийм залуухан байдаг үлээ. Бас ийм цэргийн дарга байдаг үлээ. Амны бэлгээс ашны бэлэг гэж удахгүй ихтгэл доо энэ шиг баяжих цаг ирнэ тийм ээ татхаа. Манай хүн чинь уг нь их ухаантай штэ. Даанч ажил гэж гүгээд гэрээ мартчихдаг болохоос ш. Тамирын голын мөсийг долоохоо мартаад байгаа хүн дээ эн чинь. За нөхдөө. Өнөөдөр чинь бүгдээрээ ажил ярихгүй. Цайх амарч авна гээгүй л үү? За барьцаа чи. За. Нанслаа. Манай хурцын уулаа жичгэн гайгүй болсон уу? Битгий хүн хичээгээд бай. Хүсээ та хоёр хурдан амралтаа авчил да. Хоёр гэрээрээ сайхан хөвсгөл явж амръя л да тэхүү. Нэрээ тийм шүү. Манай нутаг орно гэж өчнөө жил ярьлаадаг. Тийш тий. Ялын ам орчход буцах замдаа хамрын хийж орё. Бөөн энерги ирнэ гэсэн үг шүү дээ. Тийш дээ тэгээл та. Хурц амралтаа хойшлуулсан. Нэг байлдагчтай санаан зовоод байгаа юм гэсэн. Энэ тэрний. Чи яаж байгаа юм бэ? Нансалтай хоёр танилцаад удаагүй сайхан амар зугаалах хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ.
Тэгэл нэг л мэдгэд хүүхдүүд гараад ирнэ. Тэгэл амралт зугаалгач нь будаа. Нэрээ тийм шүү. Тийм үстэй. Минээс нэр амралт авчаач. Би арай 8 сард л амралтаа авдаг юм гэж бодож штэ. Юу яриад байгаа юм бэ? Нансал хичээл нь орчин штэ. Ажлын хинээ минь ажлаа март. Харин тийм ээ. Нэг мэдхэд л одоо 9 сарын 1-ний хичээл орчин. Энэ зүй ямар хурдан өнгөрвөө. Доктор хамгаалагч ингэж гүйсээрээ л нэг мэдхэд наадан болцсон байсан. Одоо 8 сар дундаа орчлоо шүү дээ. Би ерөөсөө чамд даалгавар өгье заа. Энийг эх орны даалгавар гэж мэдээрэй за. Чи маргааш ажилдаа очиод даргатайгаа уулзаад дараа 7 хоногоос амралтаа авчих. Тэгээд хоёр гэрээр сайхан амръя л да. Чи яад худаа инег даам бэ? За, надад амлал да. За амлаа. За амлал шүү. За тэгвэл хэдүүлээ. Амралтаа авахын төлөө. За тэгээ. Чи надад амралтаа авна гэж амл. Би чамд амлчаа үсттэй. Үгүй ээ, чи сарнаад л амлсан болохоос надад амлаагүй штэ. Би тэгвэл дахиад чамд амлчихъя за. Маргааш ихтэл даргалууг орж амралтаа ярина. За тэгээ шүү. Хэрвээ чи амралтаа авчих юм бол хоёулаа тогтхон хилээд байгаагаар ёлын ам руу биш, ээж хэлж байгаагаар нутаг явна шүү заяа. Бэр наатах чи бодоо сууж байна. Ирснийхаа дараа тогтхын нутаг руу бол 2-3 хоногор явчаад ирж болно шүү дээ, тий? Тийм шүү дээ. Хөөе. Би ч өрн цагаан дагарч шүү. Яасан? Өчигдөрхөн хадам ээжтэйгээ танилцчаад өнөөдөр гэрт нь холхоо явж идэг. Ямар чи биш дээ. Ерөөсө болдго юм лөө. Хоёлаа. Манайх руу очиж чана. Юу гэсэн юм бэ? Хоёлаа орё л дөө. Ээж чамайг ирж сонлоо гэд баярлуул гэхээс биш. Ерөөсө илдүү янз юм бодохгүй шүү дээ. Орё хоёлаа. Өчигдөрлөхэд ээж яалаа да. Чамайг хончоол яв гэд гуугаадсан мэт дээ. За хоёлаа орё тхүү. За тий. Ахлах дэслэгч хурц сонсч. Ойлголоо. Төгшөрийн дуудлагыг 3 цаг 5 минут хүлээж авлаа. Яасан бэ хурцаа? Хаачих чам. Төгшөр зарлчлаа хөө. Ийм оройлцоо байна уу? Төгшөр зарлах чинь шөнө өдөр хамаа байдгүй шүү дээ. Үгүй чи явах гэж бол би явъя. Юу гэсэн үг юм бэ чи унтж. Ээж чамайг яах ч юу? За юу. Үгүй юу штэ өглөө ороод ирвэл яах юм бэ? За зүгээр. Насны хөлөөс. Хөөе хурцаа. Хөөе. Хоёр шигаач. настай баасан гэрч хоёр ихэд 24 сантаг энэ тоолтой. Сонгон найрхан уулын баруун ингэр жалга уу скип хоригдоо хамраа.
Санаа, ноо хүн Литрүү шаг хоёр сум тараад энэ сургалтын сум биш байдлын сум учраас асууна. Ерөнхийдөө тоногтаар харсан болов? Хардгүй яах вэ? Сонин гэрлэлээр битүү бичсэн байлээ. Уйсаа. Ажиж ч гэсэн биш үү? Хоёр улаан төгч чимээгүй байгаа чи. Онгод тогтсоноос цаашаа шаардсан нууц бай. За, заасан. Оросоо сайн дарах. Шарга. Махан бай. Манай бүсэд явган хүн нэвтрлээ. Хариу. Манхан сонс.